Эсэлтийн ерөнхий шалгалтын бодлоо нэгээр тогтсонгүй. Засгийн газар 19 сайттай ажиллахаар боллоо. Коксчихын дөрс агаарын бохирдлын 30% бууруулна гэж үзэж байна. Он гарсаар 5 хүн гол усанд амь алджээ. Харин төрийн үзэгчтэй Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр сошиал орчинд эсэлтийн ерөнхий шалгалт өгсөн сурагчдын гомдлоор дүүрэн байлаа. Боловсролын сайд Ноёнбаяр ил асуудлын хариулт болгож хувийнхаа захим хуудасаар мэдэгдэл хийсэн боловч өнөөдөр бүх нөхцөл байдалд хариу өгч хэвлэлийн баг оролцоорлоо. Энэ асуудлыг тойрон манай редакц багш сурагч мэргэжилтнүүдийн байр суурийг сонслоо. Боловсролын үнэлгээний төв өнөөдөр эсэлтийн ерөнхий шалгалтын материалыг ямар нууцлал дор яаж явуулдгийг тайлбарлаж ярьлаа. Үндсэндээ мэргэжлийн 2 багш, 1 академик төвчний мэргэжилтэн хамтран баг болж шалгалтын материал бэлтгэдэг юм байна. Ингэхдээ сурагчдыг урьдчилж бэлтгэх боломж олгох үүднээс даалгавруудаа дараах байдлаар өгнө гэж блюпринт буюу ямар агуулгатай даалгавар хэдэн оноо тохируулж өгөхөө тайлбарласан бичиг гаргадаг юм байна. За энэ бол одоо түрүүний яриадсан 3 блюпринт гэдэг юм. За түүнд дөрвөл шалгалтын нэр нь байдаг, хугацаа нь байдаг. За ингээд 1 2 дугаар хэсэг гээд энэ дэвтрийнх нь бүтцэн байдаг гэсэн. За тэгээд хэдэн онооны ямар хугацаанд энэ даалгаврыг гүйцэтгэх юм бэ гэдэг ингээд хугацаа, тэгээд сонгох задгаа гээд. За энэ дээр бол одоо ингээд агуулга. За энэ бол математик гараад ирлээ. Тоо тоолол, айлбар, анализ. За энэ дээр бол хэдэн даалгавар орох юм бэ гэдэг нь ингээд хойдолтой байгаа. Тоо тоолол сэргээн санах буюу хөнгөн төвшний 1 даалгавар ирнэ. За ойлгох төвшний 2 тийм ээ. За хэрэглэх төвшний 1. За тэгэнгүүт эндээс бол багш нар хараад тоо тоолол дээр бол нийт 40 даалгаврынх нь хэдэн хувийн агуулга даалгавар орж ирэх юм байна гэдгээ тооцоолоод хүүхдүүдэд бэлдээд ингээд явдаг. Ийм зүйл гэсэн үг. Тэгээд аль агуулга нь хэдэн хувийн жин дарж байгаа юм бэ гэдэг зүйлээ энэ дээрээс ингээд хараа явчихдаг ийм зүйл. Үүнийг бол цааш нь дэлгэрэнгүй блюпринт гэдгээрээ тоо тоолол гэсэн энэ бүлгийн яг энэ одоо нэмэх гэсэн энэ үйлдэлээс язгуур доороос одоо нэгсэндээ тоо гаргах энэ л үйлдэлээс нь оруулна шүү гэдгийг бол дэлгэрэнгүй блюпринт гэдэг дээрээ манайх тавиад явчихдаг ийм зүйл байна. Математикийн хичээл хамгийн их маргаан дагуулсан байна. 15 жил математикийн багш хийсэн бямд орж бидэнд ярихдаа блюпринтээсээ даалгавар нь зүрсэн, дээр нь математикийн даалгавар үнэхээр хүнд болж ирсэн гэж тайлбарлалаа. Үндсэн блюпринт л өөрөө сэргээн санах, мэдлэг ойлголт, хэрэглэх, задлан шинжлэх гэсэн 4 төвчний даалгавраас үндсэн даалгаврууд нь бүрдэх хэрэгтэй байдаг тий. Тэгэхээр яг сэргээн төвшин сэргээн санаа төвшний нийтдээ нэг 8 даалгавар оруулах хэрэгтэйгоос яг миний дүгнэлтээр бол ганц л даалгавар байх шиг байгаа юм. Үндсэн хийсэн сэдэв бол хүүхдүүд өөрсдөө бүгдийн тооцоолон болох, задлах, шинжлэх тиймэрхүү төвшний даалгаврууд нэлээд өсөв хийчих. Тэгэхээр яг хүүхдэд хийж байгаа хүүхдэд өөрт нь цаг хугацааны хувьд амжихгүй айгүй давтшуу нэлээд хүн тусч байгаа юм л да. Ер нь бол даалгаврыг бол дунджаас дээш төвшнийг хүүхдэд зориулж даалгаврын бүтэц даалгаврыг боловсруулах хэрэгтэй. Гэтэл бол эмчгийн ерөнхий шалгалтын даалгаврыг бол ерөнхийдөө бол нэлээд сайн хүүхдүүдэд зориулаад бүр маш сайн хүүхдүүдийн төвшин тавиад даалгавраа хийчихсэн. Ерөнхийдөө бол миний бэлдсэн агуулгаас байсан. Гэхдээ 2 дугаар онооны бодлогоос эхлээд айгу хүндэрч эхэлсэн. Тэгээд ер нь яаж цагтаа амжаагүй. Тэгээд шоглон бодоход бол айгу хүндрэлтэй байсан. Бодолтуудынх нь тийм хэцүү бол биш ээ. Бодолтуудынх нь үйлдэлүүд нь айгу их болохоор дараагийн нөгөө нэг задгаа даалгавруудыг бол хийж амжаагүй. 2 онооны бодлого эдгээр тэрэн болсон 5-6 үйлдэл гүйцэтгэх шаардлагатай тийм нэг задгаатай орж ирсэн бодлого сонгох тестээр ороод ирсэн байсан. Тэгэхээр нөгөө цаг айгүй идээд цагтаа амжих боломж биш баг байсан.
Өнгөрсөн хавар Наранбаяр сайд мянган бодлогын ном гэж гарган энэ номноос шалгалт авахаа илэрхийлсэн. Гэтэл тухайн номыг 10 өргөө болсон багш сурагчид өнөөдөр ийхүү гомдолтой байна. Жилийн жилд манай хүүхэд сайн өгсөн, та нар буруу дүгнэлээ гэх маргаан үүсч байдаг ч энэ жилийн шиг олон нийтийг хамарсан гомдол санал гарч байсангүй. Би ингэж харж байна. Хувийн сургуулийг хяндаггүй байхгүй юу? Боловсролын яам, боловсролын ерөнхий газар хувийн сургуулиудыг хяндаггүй. Тэгэхээр магадгүй хувийн сургуулиуд яадаг гэхээр бараг сүүлийн 12 дугаар ангид бусад бүх баг хичээл ороохгүйгээр хааж байгаа дэлсэлтийн ерөнхий шалгалтанд бэлддэг. Тэгтэл улсын сургууль орох ёстой сургалтын төлөвлөгөөнд заасан бүх цагаараа хичээлүүд нь бүх төрлийн хичээлүүд нь ороод тэг хичээлийн бус цагаар магадгүй элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлддэг. Энэ хоёр ялгаа байгаа гэж би бол одоо үзэж байна. Хоёрдугаарт нь өнөөдөр боловсролын салбарт анх удаа үйл ихтгэлцэл үүслээ. Энэ нь бол одоо бодлоготой холбоотой. Өөрөөр хэлбэл хүн намаас сайд боловсролын сайд тавигдаад тэгээд тэр сайд нь боловсролын үнэлгээний төвийн захирлыг хамгийн түрүүнд солиод тэгээд боловсролын үнэлгээний төвийг бол хүмүүс яагаад итгэхгүй байна вэ гэхээр хүн Наранбаяр сайд ч өөрөө хувийн сургуулийн захирлээсэн хувийн сургуулийн эрх ашигт үйлчлдэг хүн учраас энэ одоо элсэлтийн шалгалтын материалыг хувийн сургуульд тааруулсан ч гэдэг юм уу, хувийн сургуулийнхандаа задалсан ч гэдэг юм уу, зориуд одоо хувийн сургуулийн тэр ашиг сонирхлын зөрчилтэй холбож багш нар харж байгаа чинь энэ эрх барьж байгаа Монгол Ардын намын бодлогын алдаатай холбоотой. Хүн намын Наранбаяр боловсролын сайд болсон даруйда боловсролын үнэлгээний төвийн захирлыг сольжээ. Уг нь өмнөх боловсролын үнэлгээний төвийн захирал Ганбаатар нь 2012 оноос тус төвийн захирлаар ажиллаж байсан альч нам засгийн үед солигдож байгаагүй туршлагатай төрийн албан хаагчин байна. Ийм бүтцийг сольсноор асуудал үүссэн байж болцсошгүй гэж их сурвалжууд хэлж байна. Бас нэг том бодлын гарсан нь физикийн хичээл. Шалгалт бүрийн дараа 24 цагийн дотор лист цэг EEC цэг юм гэдэг сайтаараа дүнгээ мэдээлэл нэгснэ. Энэ одоо жишээлх юм бол хамгийн их олон шалгуулагч буюу олон хүүхэд оролцсон математик, нийгэм, англи хэлний хичээлүүд хяналтын ажил 3 дахин удаа явсан учраас хугацаанаасаа 4 цагаар хоцорч гарсан. Ийм л физиктээр нэг даалгавар дээр киложоул гэдэг одоо нэгсэндээ тийм 1G кило гэдэг тэр үсэг байхгүйгээс болоод асуудал үүссэн. Тэгэнгүүт түүн дээр бол тохируулга хийсэн. Ихтэй сургуулиуд эсэлтэй хаах гэж байгаа эцэгтэй цаг үед ийм жижиг сажиг алдаанууд хүртэл хүүхдийн амьдрал саад учруулж байна. Дэлхийд даяар эсэлтийн шалгалтаа өгөх гэж байгаа хүүхдүүдтэй хүндэтгэлтэй хандаж дээд зэргээр бэлтгэж байхад манай улс нэг ширхэг үсгэний зөрүү гаргах хүртлээр үл тоомсорлсон нь харагдаж байна. Боловсролын систем ийхүү бодолж байх хооронд Монгол залуучууд e-спортын түүхэнд Азийн дээд амжилтуудыг тогтоолоо. Бараг 2 сая гаруй үзэгч нэгэн зэрэг үзсэн e-спортын хамгийн том тэмцээнд Монголц баг дэд байрт шалгарлаа. Энэ тухайн мэдээллийг манай спортын сэтгүүлч Оргил томиллоо. Энэ сарын 22-ноос 23-ны шилжих шөнө Остин Мажор 2025 тэмцээний Grand Final болж Монголц баг Азийн e-спортын түүхэнд шинэ хуудас бичлээ. Хэдхэн жилийн өмнө Монгол багууд маань лангийн тэмцээнд оролцох эрхээ авсан бидэнд маш том амжилт байсан бол өдгөө Counter-Strike тоглоомын олон улсын хамгийн том тэмцээн болох Мажорын Grand Final-д үлдэн энэ тэмцээн өрсөлдсөн маш бахархууштай үйл явдал болж өнгөрлөө. Манай багийн хувьд тус тэмцээнд дэд байрын эзэд болж 170 мянган Америк долларын эзэд болов. Өмнө Аз ТV-ийн багууд Мажорт ийм амжилт үзүүлж байгаагүй бөгөөд Аз болон Монголоос хамгийн том амжилт үзүүлсэн хамгийн залуу баг болжээ. Энэ тэмцээнд хэдий цом өргөж чадаагүй ч маш хурдстайгаар өсөн дэвжиж дэлхийн тавцан чилдэг тоглолтоо толилуулан Монгол төмнийг нэгтгэж орон даяар уухайлан дэлхийн тэмцээнд Монгол бага дэмжсэн тэдний бүх монголчуудын бахархал болголоо. Мөн Пластевигийн тайзан дээр Сүхбаатарын талбайд үзэж байгаа үзэгчид
бусдын дүрс гарсан онцлог үйл явдал байлаа. Зөвхөн Сүхбаатарын талбайд гэлтгүй үндэсний соёл амралтын хүрээлэн Степа арена, Дархан, Баян үлгий, Сүхбаатар ховд, Өмнө говь, Хөвсгөл болон бусад газруудад залуучууд цуглан орон даяар үүр цайтал бага дэмжлээ. Остин Мажор 2025 тэмцээний Grand Final-д Монголц багтаа өрсөлдсөн олон улсын тамирчдаас бүрдсэн Vitality баг нь сүүлийн 7 тэмцээнд төрүүлж 30 тоглолт дараалан хожжээ. Тус багийн тоглогч Зайвон дараас нь 7 дахь тэмцээнд шилдэг тоглогчийн шагнал авсан бөгөөд Мажор тэмцээнд 2 дахь удаага MVP болжээ. Тус тоглолтыг шууд дамжуулалтаар нэгэн зэрэг онлайнаар сая 776,663 хүн үзсэн байна. Монгол зоогийн дараагийн тоглолт 7 сарын 26-наас 8 сарын 3-ны хооронд Герман улсад болох IM Cologne 2025 тэмцээнд оролцох хуваартай байна. Шинэ байгуулагдсан засгийн газар өмнөх засгийн газрын бодлогыг үргэлжлүүлж ажиллахаа зарласан. Иймдээч засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахгүйгээр өмнөх хэвээр нь үлдээхээр шийдвэрлэсэн. Нэг ясандаа яамдын нэрсийг сольж салбаруудыг нааш цааш нь хөдөлгөх шаардлагагүй гэж ерөнхий сайд үзсэн. Харин засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж яамгүй сайд нарын оронтойг цомгдохоор болсон. Ингэснээр өмнөх засгийн газарт үндэсний хороо ахалж байсан 3 сайдын ажлын алба татан буугдаж энэ засгийн газар 19 сайдтайгаар ажиллах нэ. Үндсэндээ сайд нарын тоо 3-аар зөрлөө. Өмнөх засгийн газарт яамгүй хэдий ч үндэсний хороо ахалж ажиллаж байсан 3 сайд бий. За эдгээр үндэсний хороодыг чиг үргээр нь холбогдох сайд нарт шилжүүлэх юм байна. За тухайлбал 20 минутын хот үндэсний хороог барилга хот байгуулалтын сайд, за бомбын сэргэлтийн үндэсний хороог сангийн сайд, хариуц сайд явах юм байна. За харин хяналт үнэлгээний үндэсний хороог эдийн засгийн хөгжлийн яам болон засгийн газрын хэрэг эрхлэх газарт шилжүүлэх нэ. Өнгөрсөн хугацаанд хамтарсан засгийн хүрээнд үйл ажиллагаа явуулж кабинет дотроо дотоод хяналтыг хэрэгжүүлэгчийг үүргээр байгуулагдсан засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар энийг та хэд маань ингээд өгч учирхаач бас болгож байгаад бас харамсаж байна. Ер нь бол хөгжлийн бодлого төлөвлөлтийн удирдлагын тухай хуулийг улсын хурлаар баталсан юм аа. Үүнд хөгжлийн бодлого төлөвлөлтийн түүний баримтчгийн хяналтад хэрэгжилтийн хяналт шинжилгээ үнэлгээний тайлбарлалын асуудал нь бодлого төлөвлөлтийн нэг үе шат байна. Зохицох шаардлагатай гэж заасан. Одоо сайдаа болгож эдийн засгийн яам бодлого төлөвлөлтийг хэрэгжүүлж байгаа бол тэрнийхээ хэрэгжилтийг өөрөө хямдаг байна гэсэн зохицоо нэгээд хөгжлийн бодлого төлөвлөлтийн удирдлагын тухай хууль заасан. Энэ биднээс ил болсон хуулийн зарчим зарим талаас алдагдаана гэдэг нь үзэж байгаа. Одоо 5 сарын 31 гэхэд 500 гаруй төс хөтөлбөр зарлагдахгүй болоод ингээд татагж байна гэдэг чинь төлөвлөлт өөрөө эргээд үнэлгээгээ хийж чадаагүйтэй л холбоотой. Тэгэхээр хөгжлийн яам гэдэг бол хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын хуулиар барьж ажиллана. Боловсруулсан өөрийнхөө бодлогоо өөрөө мониторинг хийн. Тэгээд засгийн газрын хууль тогтоол шийдвэр дээр бол мэдээж одоо хэрэг эрхлэхийн газар бол ингээ хариуцсан явна л гэж ингэж л салгаж явж байгаа. 2024 оны 7 сарын 9-ний 1 цагийн үед бүссэн хөгжлийн хороо гэдэг зүйлийг уул нь амар сайхан сайд өөрөө би саналаа татлаа гэж хэлээд хулгаас хуулийн хулгай гэсэн байхгүй. Тэгэхээр тэр бүссэн хөгжлийн хороо бол яг таны доор байх хэрэгтэй байхгүй учраас сайд. Тэрнийг авалтаа. Тэрний оронд тэгэл тэр засгийн газар дээр анханасаа засгийн газрын хоорондын яамт хоорондын уялдааг хангадаг, хяналт шалгалтыг хийдэг. Тэр одоо газрыг ийшээ ингээд өөртөө зөрүүлж авах гэж тэр бүх бугийг чи өөртөө авч яадаг байна. Яамдын газар хэлтсийн оронтоо 7-оос илүүгүй байх юм байна. За жишээ нь яамд 100-аас илүү төрийн албаагч ажиллаж байгаа бол 7 газартай. За 100-аас бага оронтоотой ажилдаг бол 5 газартай байх юм байна. За энэ замгатгуулд энгийн төрийн албаагчдыг хамруулах биш, дарга нарын тоог цөөлөх чухал гэдгийг хэлж байлаа. Зүгээр нэг ингээд байгууллагуудад бити квот өгчөөрэй. Арай бас нэг өөр аргачлал юмнууд байвал танилцуулаад ингээд яваарай гэсэндээ өнөөдөр яг байгууллагуудаар асуусан чинь квот өгчөж. Би хэд хэдэн байгууллагын дарга нартай асуулаад манахаас 18 уу, манахаас хэдэн хүн гэдэг. Одоо ямар хүнээ халах уу гэдэг. Тэр 14,000 хүний асуудал байгаа юм шиг байна. Тэгээ энэ дээрээ бас нэг эргэж харахгүй бол 226,000 төрийн албан хаагчдаас 32.8% буюу 74,000 хүн удирдах албан тушаал хашиж ийн гэж байгаа юм. Тэгэхээр энэ бүтэц ингээд энэ янзаараа цаашаа хэдэн хувь нөгөө 9% гэдгийнхаа дагуу зөвхөн 9% нь одоо өөрчлөгдөөд тэгээ цаана дахиад нилээдгүй хувь нь бол нилээд олон хувь нь тэр чигтээ удирдлагын төвшөнд ажиллах нэ гэдэг ийм харамсал бас төрж байна. Хүмүүст таалагдах гэж яамдын тог нааш цааш болгосондоо биш. Үйл ажиллагааныхтай, арга хэлбэрийнхтэй хамгийн гол нь ард түмэнд ойрхон, ард түмэнд ээлтэй тэдэндээ үйлчлдэг хүмүүсийн төлөө хүнтэй хамтарч хүний оролцоог хангаж шийддэг тийм арчилсан реформыг хийгээл бид зорж
энэ бүрэлдэхүүнийг өөрчилж байна. Түүнээс биш нийтээр нь хамглан халаад биш төрийн албаны аттестатчил явуулна. Төрийн албыг данхайлгадаг нэг бүтэц бол үндэсний хороо зөвлөл. За одоо нийт 59 хороо үндэсний зөвлөл бий. За эдгээрээс 28 цалин хөлс ажлын албатай. За зарим нь урсгал зардлаар ажил гүйцэтгэх гэрээ хүртэл хийдэг байна. За эдгээр цалин хөлс аваад ажиллаж байгаа 28 хороог татан буулгана гэдгийг хэлж байлаа. Улс төрийн бужигнаантай үеийг далимдуулан нефт импортлагч аж ахуйн нэгжүүд үндэслэлгүйгээр шатхууны үнийг литр тутамд нь 200 төгрөгөөр нэмсэн. Энэ асуудлаар салбар хариуцаж байсан Туван сайд импортлагч компаниудтай уулзаж үнийг нь буцаан буулгах талаар зөвшөлдсөн гэж байсан. Гэсэн ч өнөөдрийг хэрн шатхууны үн буугаагүй, харин ч эсэргээрээ өсөж магадгүй байна. Олон улсын эдийн засаг, геополитикийн нөхцөл байдалтай холбоотойгоор дэлхийн зах зээл дээр түүхий газрын тосны үн огцом хөдөлж эхэлжээ. Манай урд хөршил гэхэд өнгөрсөн 7 хоногт хэрэглээнийхээ үнийг нэмсэн байна. Иймд шатхуун импортлагч компаниудад бүх саваа дүүргэх чиглэлийг салбарын сайд дамжин өглөө. Манай яамны зүгээс одоо сайдын албан даалгавар бүх импортлагч компаниуд руугаа бол өгсөн өнөөдөр. За ингээд байгаа бүх саваа одоо дүүргэх, за энэ ирж байгаа тодорхой бус байдал байгаа даа шүү дээ. Яг одоогийн байдлаар энэ Америк нэгдсэн улсын одоо цэргийн хүчин энэ Иранд цохилт өгсөнтэй холбоотойгоор Иран улс Хормузын хоолой гэж одоо үндсэндээ энэ нийт тээврийн 25% орчим одоо явдаг энэ хоолойг хаах шийдвэр гаргасан. Тэгэхдээ үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр гараагүй байна. Төр засгийн шийдвэр гарсан үндэсний аюулгүйн зөвлөгөө тусдаа бүтцтэй тэр нь шийдвэр гаргаагүй байна. За ер нь бол дэлхийд даяараа одоо нефтийн үн өсгөнө гэдэг юм хүлээлттэй болцсон байна. Импортлагч компаниуд бол бүгдээрээ сая Оросын холбооны улсад болсон энергийн одоо зөвлөгөөн гэж одоо тэр зөвлөгөөнд эдийн засгийн жуулганыхаа хүрээнд бол уулзалт хийчихэд өнөө өглөө одоо эрцгээсэн байна лээ. Өчигдөр орой эрцгээсэн байлаа. Би өнөөдөр газрын даргаалал уулзаад мэдээлэл авсан байж байгаа. Өнөө маргааш уулзчихна. Төв банкны мөнгөний бодлогын зөвлөлийн хамгийн сүүлийн хурлаар тэтгэврийн зээлийг хэрэглээний зээлд шилжүүлж, үр орлогын харьцааг 50-50 болгон хугацааг нь зээл тогтоохоор олгож байгаа банк нь тогтоохоор зааж өгсөн. Энэ шийдвэр Тахмад Настууд бухимдан улсын хурлын гишүүдэд хүртэл хандаж байгаа. Мөн тэд тэтгэврийн зээлд тавьсан шалгуурыг зөөлөхийг шаардсан төрийн ордны гадаа суулт зарласан хэвээр байна. За манай энэ одоо өнөөдрийн бодол Монгол банкнаас гаргасан 50-50 гэдгийг л эсэргүүцээд дээр нэмээд хуучин олгодог хэвийнхэн журмаар энэ ахмадуудаа яагаач л гэж өсөж бид нар энд ингэж сууж байгаа. Тэтгэврийн зээлийг 36 сар хүртэл олгож өгсөн шийдвэр байгаа. Шаардлагатай зээлийн хүүгээ багсаг. Тэгээд нөө аршин суулилт явахаар одоо миний хувьд бол аршин суулилт явахгүй 6 сарын зээл авсан шүү дээ. Ахмадуудын хувьд тэтгэврээ доод тал нь 70% барьцаалж 36 сараар зээл авах сонирхолтой. Гэтэл шинэ журмаар тэтгэврийнхээ 50%-ийг зээлэнд 50%-аар амжиргаагаа залгуулна. Ингэснээр нэг удаад авах зээлийн хэмжээ нь буурч байгаа юм а. Мөн цэрэг цагдаа зэрэг эрт тэтгэврт гарсан иргэдийн хувьд бизнес хийхэд шаардлагадах санхүүжилтийнхээ тодорхой хувийг тэтгэврийн зээл авч шийдий гэхэд урт хугацаагаар өгөхгүй мөн 70% хүртэл тэтгэвэр барьцаалах боломжгүй байгаа нь хүндрэл үүсгэж эхэлжээ. Харин мэргэжилтнүүдийн зүгээс ахмадуудын санхүүгийн эрсдлийг хаасан Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулсан шийдвэр гэж тайлбарлалаа. Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдлаа бодоод үзэхээр энэ зээл, хэрэглээний зээл гэдэг зүйл маань нэгт инфляцийг өдөөх нэг хүчин зүйл болж байна. Хоёрт бол бас санхүүгийн доктортой байдалд тодорхой эрсдлийг хуримтлуулах юм болцшгүй байна. Ийм учраас нэг тодорхой хэмжээний зохицуулт хязгаарлалт шаардлагатай гэж үзээд авсан юм арга хэмжээ байгаа. Тэгэхэд яагаад 70-30 болгож болдоггүй юм бэ гэхээр нийт хэрэглээний зээлд бол 50-50 гэсэн үр орлогын харьцааг бол тогтоосон байгаа. Тэгэхээр энэ утгаараа тэтгэврийн зээл маань бас нэг төрлийн хэрэглээний зээл, нийт хэрэглээний зээлийн 15%-ийг бүрдүүлж байгаа юм зүйл. Тэгэхээр энэ илүү өөр тийм одоо шалгуур тавих тийм үндэслэл байхгүй гэж үзэж болно. Хэдийгээр тэтгэврийн зээл нь хамгийн эрсдэл багтай чанаргүй зээлийн хэмжээ бага байдаг ч сүүлийн 10 улирал дараалан чанаргүй зээлийн хэмжээ нэмэгджээ. Хамгийн сүүлийн статистик 2025 оны 4-р сарын статистикийг харах юм бол тэтгэврийн чанаргүй зээлийн хэмжээ маань өөрөө 11.7 тэрбум төгрөг төрж өмнөх оны муу үеэс 116%-аар нэмэгдсэн дүнтэй байгаад байгаа. Өөрөөр хэлэх юм бол чанаргүй зээлийн үйлдэл маань өөрөө 2 дахин тэрнээс давсан дүнгээр нэг жилийн хугацаанд өссөн гэсэн үр дүн харуулж байгаа. Эрсдэл багтаа бүтээгдэхүүн гэж харагдаж байгаа боловч сүүлийн одоо 10 улирал дараалан чанаргүй зээлийн хувь хэмжээний өсөлт нь 100%-ийг давцсан явж байгаа. Тэгээ яагаад тэгж байгаа вэ гэхээр яг хоёр шалтгаантай
нөгөө тэтгэврийн зээл тэгэлсэн үед бол угаасаа зээлийн үлдэгдэл өөрөө маш бага байсан. Түрүүний нээлсэнчлэн 21 оны эхэнд бол тэтгэврийн зээлийн нийт үлдэгдэл маань 100 тэрбум байсан бол сая шийдвэр гаргахын өмнө бол 2.1 их 80 төгрөг өрсөн. Энэ шийдвэр гаргаснаас хойш тодорхой хязгаарлалтанд ороод өнөөдрийн байдлаар 1.8 их 80 болоод буураад явж байгаа. Тэгэхээр зээлийн багцын хэмжээ нь өөрөө өссөнтэй холбоотойгоор бас чанаргүй зээлийн хувь хэмжээ бол нэмэгдэж байгаа. Нөгөө талаас бол яг ямар учир шалтгаанаар нэмэгдэж байгаа нь бол магадгүй одоо нас баралт эсвэл өөр ямар нэгэн шалтгаан байж болно. Тэр бол банкн дээр бол харьцангуй өөр байгаа. 2025 оны 4-р сарын байдлаар 281.2 мянган ахмад настан 1 их 80 847.2 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй байгаа юм а. Дунджаар нэг хүн 6.5 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй сард авдаг 828 мянган төгрөгийн тэтгэврийнхээ 83.7%-ийг зээлийн эргэн төлөлтөнд зарцуулж байна гэж Монгол банкны мэдээлэлд дурдлаа. Амжиргаагаа залгуулах мөнгө ахмадуудад үлдэхгүй байгаа учраас Монгол банк ийм шийдвэр гаргасан гэж тайлбарласан. Харин Улсын хурлын нийгмийн бодлогын байнгын хорооноос тэтгэврийн зээлийн асуудлаар мэдээлэл сонсох хүсэлт гаргасныг Төв банк хүлээн авсан. Ирэх лавга гарагт энэ мэдээллийг хийн гэсэн тов гарчээ. Далаар мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Улаанбархан өвчний тохиолдол 6 сард эрс нэмэгдэж нас барсан хүний тоо 7 болж нэмэгдсэн байна. Одоогийн байдлаар батлагдсан тохиолдол 9251 байгаагаас биеийн байдал хүндэрч халдварт өвчин судлалын үндэсний төвийн цэхийн амьдралах тасагт 8 хүн эмчлүүлж байгаа гэлээ. Мөн хамгийн их эрсдэлт бүлэг болох 6-8 сартай хүүхдүүдийг дархлаажуулалтад хамрагдуулж эхэлжээ. Улаанбархан өвчнө вакцинаар бүрэн сэргийлэх боломжтой өвчнүүдийн нэг. Гэтэл нас орсон хүүхдүүдийн 6 нь 9 хүртэлх сартай вакцинд хамрагдах нас нь болоогүй хүүхдүүд байна. Мөн өнөөдрийн байдлаар биеийн байдал хүнд өсвүүдийн сэхээ амьдруулах тасагт байгаа хүүхдүүдийн дийлэнх нь 9 хүртэлх сартай хүүхдүүд байгаа нь бяцхан үрсэд аюултай байгааг харуулж байна. Тиймээс энэ аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс эрсдэл өндөртэй 6-8 сартай 14 мянган хүүхдийг дархлаажуулалтад хамруулж эхэлсэн гэлээ. Одоогийн байдлаар бол бүх дүүргүүдэд эхлүүлсэн байгаа. За жишээ нь бид яг нэг нэгдсэн дүнгөө бол авчдаг байна. За өнгөрсөн 7 хоногийн байдлаар сонгоны хайрхан дүүрэг, Чингэлтэй дүүрэг хоёр бол 6-8 сартай хүүхдүүдэд амралтын өдрүүдэд хүртэл хийгдэж эхэлсэн байна. За вакцин хийлгээд шууд дархлаад тогтчих юм шиг бас 14 хоног хүртэл байж дархлаад тогтдог байхгүй. Тэгэхээр ээж аваад зөвхөн вакцин хийлгүүлчихэд дараа нь халдварын нууц үеийн хугацаанд 14 хоног хүртэл хугацаанд дархлаад тогттол нь бас халдвар хамгаалахын дэглэмийг бас баримтлан гэсэн үг. Хамгийн их халдвар төртөж байгаа 10-аас 14 насны хүүхдүүдийн хийлгсэн вакцин чанаргүй байсан гэсэн мэдээлэл гараад байсан. Харин хүсүүдээс энэ талаарх мэдээлэл худлаа гэдгийг хэлж байлаа. Манайх гэлтгүү дэлхийн нийтэд энэ насны хүүхдүүдийн Улаанбарханаар өвдөх нь илбэг байгаа. 15 хүртэлх насны хүүхдүүдийг нэмэлт болон нөхөн дархлаажуулалтад сайн дураар хамруулж байгаа гэдгийг хэллээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад одоо чанарын хяналтын стандартын томоохон байгууллагуудын одоо шаардлага хангасан вакцины үйлдвэрүүд бол үйлдвэрлэдэг. Вакцин бол өөрөө одоо өвчлүүлэхгүй байхаас гадна мөн одоо хүндрэлээс сэргийлэх, эндэгдлээс сэргийлэх харьцангуй одоо хөнгөн бас өвдөх хэрвээ одоо нэг тунтай юм уу хоёр тунтай тодорхой хугацааны дараа бас өвдөх тохиолдол байдаг. Улаанбархан өвчнөөр өвчүүлж байгаа хүмүүсийн 71% нь дархлаажуулалтад хамрагдаагүй. Эсвэл вакцины нэг тунтай байгаа юм. 6 сарын ихээр эрс нэмэгдэж байсан халдварын тохиолдол буурч байгаа ч эргээд дархлаажуулалтад хамрагдахгүй бол 2016 онд тархаж байсантай ижил нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байлаа. Сүүлийн 7 жилийн хугацаанд 779 хүн угаартаж нас барсан гэсэн тоо баримт байдаг. Сайжруулсан шахмал түлшнээс эрүүл мэндэд хортой нарийн ширхэгт
тоосонцор, хорт хий, угаарын хий их хэмжээгээр хялгардаг. Үүнийг шийдэх нэг гарцсан түлшний чанар бүтэц найрлагыг өөрчлөх явдал гэж хотын удирдлагууд үзжээ. Тиймээс бид коксчсан нүүрс болон сайжруулсан түлшний найрлага юугаар ялгаатай болохыг мэргэжилтнүүдээс тодрууллаа. Өндөр илчлэгтэй угааж жигнээгүй түүхийн нүүрсийг шууд хэрэглэх нь хорт утаа үүсгэгч гол шалтгаануудын нэг гэж эрдэмтэд дүгнжээ. Хагас коксчсан нүүрс нь түүхийн нүүрснээс ялгардаг хорт бодисын хэмжээ багатай, шаталтын явцад утаа бага гаргадаг бөгөөд илчлэг сайтай байдаг байна. Энэ түлш нь нүүрсийг өндөр температурт халааж, дотоодын чийг, хий болон бусад органик нэгдлүүдийг ялган авсны дараа үлдсэн хатуу түлш гэдгийг судлаачид хэллээ. Мөн дулаан өгөлт сайтай төдийгүй хүний амьсгалын замд нөлөөлөх аюул багтайг мэргэжилтнүүд онцолж байлаа. Түүхийн нүүрс гэдэг бол ингээд халаад шатаагаас өмнө задраад дэгдэмхийн үйлсгээд одоо маш тийм бохор зүйлийг ялгаруулт юм байна. Тэгэхээр хагас кокс бол энэ тэр бохирдыг бол урьдчилаад одоо нүүрсийг ингэнээр хүн жигнээд тэрийг ялгаад авцсан байна гэсэн. Тэгэхээр бол хэлцэнгөө одоо цэвэр төлшөлтөд угааж боловсруулаагүй түүхийн нүүрсийг хэрэглэсээр байвал амьсгалын замын өвчин, уушигны хавдар, зүрх судасны өвчлөл нэмэгдэх эрсдэл өндөр хിവэр гэж үздэг байна. Харин коксчсан нүүрс нь утааны дэгдэлт, хорт хий ялгаруулалт багтай тул айл өрхүүдийн хувьд аюулгүй хэрэглээ гэж дүгнжээ. Энэхүү нүүрс нь угаарын хийг 34%, хөхөрлөг хийг 64%, азотын давхар эслийг 80 гаруй хувиар бууруулдаг болохыг судалгаагаар баталжээ. Хагас коксчултын одоо яг процессын температур бол 500 градусаас 650 градусын хооронд бол явагддаг. За коксжуулалт одоо бүтэн коксжуулалт бол 800 градус болон түүнээс дээш градус температураас дээш явагддаг байна. Хагас коксжуулалтын процесс нь бол процессоос бол 4 төрлийн бүтээгдэхүүн гардаг. За хагас кокс яг өөрөө за давирхай, за ус ялгардаг байгаа, хий ялгардаг гэсэн 4 төрлийн бүтээгдэхүүн гардаг. Утаа бууруулах иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хагас коксчсан нүүрсийг хэрэглэвэл энэ нь шинжлэх ухаанд суурилсан үндэслэлтэй алхам гэж мэргэжилтнүүд үзэж байна. Улаанбаатар хотод 200 гаруй мянган айл өрх гэр хороололт амьдардаг. Эдгээр айл өрхүүд жилд 500-аас 600 мянган тонн шахмал түлш хэрэглэдэг. Дотооддоо үйлдвэрлэдэг сайжруулсан шахмал түлшээ нэг айл өрхөд 7 хоногт 7 шуудаа гэсэн тоогоор өгдөг нь зарим айл өрхөд хүндрэлтэй хүртээмжгүй байдаг байна. Харин Хятадаас нүүрс оруулж ирвэл бүх айл өрхүүдэд хүртээмжтэй байх уу гэдэг нь асуудал юм. Хүрээ цам даншиг наадам нь Монголын соёл, шашны зан үйл, уламжлалт хэв шинжийг хадгалсан өөрмөц онцлогтой наадам юм а. Наадмын амин сүнс нь үндэсний соёлоо сурталчлах, шашны уламжлалаа дээдлэх хоёрын нэгдлээр тодорхойлогдсон. Нийслэлийн засаг даргын тамгын газар, нийслэлийн аялал жуулчлалын газар, гандан тэгчлэн хийд хамтран зохион байгуулдаг уламжлалтай. Сүүлийн жилүүдэд энэхүү наадам нь шашны хэд давамгаалалттай төрийн мөнгөөр шашны үйл ажиллагаа зохиогдож байна гэх шүүмжлэлийг ихээр дагуулж байна. Бидний өв уламжил одоо гажихын аргагүй тийм ээ. Сүүлийн одоо мянган жилийн түүхийг үзэх юм бол энэ бурхны шашны соёлтой холбоотой л байна. Тэгэхээр энэ хоёр бол нэг зүйлийн хоёр тал. Нийслэлийн засаг даргын тамган газраас одоо жил бүрийн одоо төсвүүдээр тодорхой хэмжээний төсөв суулгаад даншиг наадам хүрээ цамыг 11 дахь жилдээ зохион байгуулж байна. Даншиг наадам нь ард түмэн зориулсан шашны болон соёлын баяртал үндэсний баяр наадмаас тусдаа зохиогдох хэрэгтэй гэж үзэж байна. Тэгвэл наадам нь спорт, соёл, худалдаа зэрэг үйл ажиллагаагаар эхэлж 120 гаруй цамчин оролцсон сүсэгтэн олны сэтгэлийг ариусгах шашны үйл ажиллагаа болдог байна. Иргэдийн олноор цуглах энэ наадмын аюулгүй байдал үйл ажиллагааны зохицуулалтыг мэргэжилтнүүдээс тодрууллаа. Тээврийн хэвслүүдийг үндсэн 2 зогсоолд бол түлхүү байршуулнаа гэдэг. Яг энэ баяр наадмын 3 хоногийн хугацаанд бол цагдаагийн одоо төр хүрээ байгуулад ингээд 24 цагийн хугацаанд үүрэг гүйцэтгэх ажилланаа. Иргэдийн баяр хүрээ цам даншиг наадамд ерөнхийдөө 2 одоо үйлчлэгээний талбай байгаа. За нэг нь соёлын талбай. За соёлын талбай дээр бид нар бол жижиг дунд үйлдвэр үйлчлэгээ эрхлэгчдийнхаа үзэсгэлэн худалдааг гаргахаар төлөвлөсөн байгаа. Даншиг наадам бол зөвхөн монголчуудад тэр дундаа сүсэг бишрэлттэй хүмүүс зориулсан наадам биш юм а. Энэ наадмын үеэр Монгол улсын соёл, түүх, зан заншилтаа танилцахаар ирсэн жуулчдынуудыг хужирлах гол бүтээгдэхүүнүүдийн нэг гэж мэргэжилтнүүд хэлж байлаа. Орой өдрүүдэд агаарын температур өдөртөө 30 хэм болж халуутсан иргэд гол ус бараатах нь ихсээд байна. Үүнийг дагаад усны ослын дуудлага өмнөх оны муу үетэй харьцуулахад 30% нэмэгдэж, энэ амралтын өдрүүдэд 4 иргэн усан тасалдаж нас баржээ.
Тэдний хоёрыг нь хэн гэдг нь тогтоогоогүй цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа гэдгийг нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ. Он гарснаас хойш усны ослоор 5 эргэн харамсалтайгаар амнасаа алдаад байна. Тиймээс одоо удахгүй болох баяр наадмын үеэр согтууруулахундаа хэрэгэлсэн бол гол усанд орохгүй байхыг нийслэлийн онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байлаа. Мөн иргэдийг гол усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор туул, тэрэлж, хэрлэн, сэлэнг дагуу, завьт эргүүл болон хөдөлгөөнд эргүүлүүд 9 чиглэлд ажиллаж байгаа гэлээ. Одоо зам гарцхөө газраар тээврийн хэрэгслэр гол ус гарахгүй байх. За мөн одоо амар зугаалж явахдаа бага насны хүүхдээ голын иргэд дагуу ганцаарнг нь орхихгүй байх. За голын иргэд дагуу найз нөхөд хамт олон гэр бүлээрээ амарч зугаалж явахдаа одоо архитан согтуурсан үедээ усанд орохгүй байх. За мөн одоо голын иргэд дагуу үерийн ам дагуу суурь цуслангаа гаргаж сууршихгүй байх. Зэрэг одоо анхааруул сэрэмжлүүлгийг нийслэлийн онцгой байдлын газраас хөргүүлж байна. Одоо энэ 7 хоногийн 4 дахь 5 дахь буюу 26, 27 оны өдрүүдэд одоо энд байгаа градусаас 2-3 градусаар одоо бага зэрэг буурах байна. За энэ өдрүүдэд бас өдөртөө бас дуу цахилгаантай төр зургийн аадар бороо орох нөхцөл бас бүрдэж байна. Хөрс судлал маш их чигээр дутсан байгаа. Одоо хэд халтаас үүдээд бол дуу цахилгаантай гинти аадар бороо орж бас үер ус болох магадлал бас өндөр байгаа тул иргэдийг бас одоо анхаарал болгоомжтой байгаарэ гэж бас цагуурын байгууллагаас бас хэмжлүүлж байна. Энэ амралтын өдрүүдээр 30-аас дээш гараад байсан агаарын температур дараа 7 хоног хүртэл үргэлжлэхийн зэрэгцээ дуу цахилгаантай бороо орохоор байгаа гэлээ. Тиймээс хэд халалт үүссний дараа бороо орж үерийн аюул нүүрлэх эрсдэлтэй учраас иргэдийг анхаарал болгоомжтой байхыг цагуур орчны шинжилгээний газраас хэлж байлаа. Тэнгэр телевизийн 7 хоног мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хөрлөө. Өргөжлүүлэн та бүхэн гадаад мэдээгээ хүлээн авч үзээрэй.